Нэгүслэр дүрж амьдрах үе номын 11-р бүлэг. Шашин ба хууль. Нэгүслийг ойлгоход шашин хүлээс болдог. Нэгүсэл шашин хоёр мөргөлдөж зөрчилддөг. Тиймээс шашны хүлээс болсон буруу ойлголтоо Библийн үнэн үгээр тасар татан хаях хэрэгтэй. Танд хуучин буруу, дутуу ойлголт байгаа бол шинжилцгээе. Шашин, хууль хоёр ялгаатай юм. Гэхдээ бас хууль дүрм хэрэггүй юм байна. Хууль дүрмийг мэдэх шаардлагагүй гэж буруугаар ойлгоозай. Бид хууль байгаа учраас гим нүгэл хийсэн гэдгээ мэддэг. Хууль нь яг л оншилгоо шиг юм. Тиймээс им биш, эмчилгээч биш. Ром 7-р бүлгийн 7-р ишлэлд тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүглүү? Огт үгүй. Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Хэрэв хууль чи бүү шунхайр гэж хэлээгүй байсан бол би шунхайрлын учрыг мэдэхгүй байхсан гэсэн байдаг. Хууль нь муу гэсэн үг биш. Шинжилгээтэй адил зүйл. Ерөнхийдөө шинжилгээ өгөхөд ямар нэг асуудал үүсгдэг хүн байхгүй. Цусны ч юм уу, шээсний шинжилгээ нь бөөрийг юм уу, эсвэл өвчтөй байгаа газрыг эдгээхгүй. Зүгээр л байх ёсгүй нэм бактерийг илрүүлж өгдөг. Шинжилгээг аль болох эртхэн өгч байл сайн. Жилд нэг удаа эмчийн үзэлгээр орох, шүдээ шалгуулж эмчлүүлэх нь мэргэн ухаан юм. Асуудлаа эрт мэдвэл амар. Эмчилгээ хийлгэх нь анхаарна. Та хуулийн дор амьдраагүй, харин нэгүслийн дор байгаа. Гэхдээ бидэнд Бурхныг бас хөршөө хайрлах тушаал бий. Бидэнд өгөгдсөн олон хууль дүрм тушаалууд байдгийг санаж байхад хууль хэрэгтэй. Та итгэвч болсныхаа дараа Библийг уншихдаа за би энэ гим нүгэл рүү орчхож болохгүй юм байна гэдэг сануулгыг авч байхад хэрэгтэй юм. Та нар хуулийн дор байгаа бос, харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй гэж Ром 6-р бүлгийн 14-р ишлэлд бичсэн байдаг. Хэрэв та итгэгч бол нэгүсэл нь ямар чухал хүч вэ гэдгийг бас бодоорой. Нэгүслийн хүч нь нүглийн хүчийг алга болгодог зүйл гэсэн үг. Нүгэл биднийг захирч чадахгүй. Бурхны нэгүсэл дотор байх юм бол та нүгэл захирахгүй байна гэсэн үг. Дахин хуучин хийж байсан нүглүүдээ эргэж хийгээд байж болохгүй. Нүгэл биднийг захирахгүй. Бидэнд Христээр ялалт өгдөг гэж бичигдсэн боловч бид хуучин зуршлаа тавихгүй өөрийгөө хортуулсаар ялалтаас ялалт руу биш, ялагдал дотор байгаа байвал үүнийг хууль бидэнд сануулдаг. 1-р Коринт 15-р бүлгийн 56-аас 57-р ишлэлд үглийн хатгуур нь нүгэл, нүглийн хүч нь хууль юм. Харин эзэн Есүс Христээр мань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай гэж бичжээ. Гим нүгэл биш байсан ч таны эрүүл мэндийг хохироох хэмиг хийгээд байх нь зөв зүйтэй зүйл юусоо биш юм. Мөн байнгын уур уцаар гэр бүлийн хэрүүлж тийм сайн зүйл биш. Бурхан танд хайртай учраас таныг аварсан. Эзний нэгүслээр аврагдсан хүмүүсийн хувьд бид аль болох нүгэл үлдэхгүй байхын төлөө мөн амар амгалан амьдрахын төлөө хичээхэн зүйтэй. Нэгэн хүнд би сайн мэдээг бараг 2 цаг ярьсан. Төсөл дээр хамтарч ажилладаг маш сайн залуу байлаа. Надад сайн мэдээ хэрэггүй, эзний аврал хэрэггүй гэж хэлсэн. Яагаад гэсэн асуултад би ямар ч гим нүгэлгүй гэж хэлв. Гим нүгэлгүй хинж байхгүй шүү дээ гэхэд би маш сайн амьдарсан. Би юусоо нүгэл хийгээгүй гэж хэлв. Залуугийн хувьд нүгэл гэдэг нь хүн алсан, хулгай хийсэн гэх мэт том ойлголтууд юм байна л да. Яг үнэндээ нүгэл хийгээгүй хүн нэгч байхгүй. Нүгэл гэдгийг тайлбарлах гэж би нэлээ юм болсон. Бид төрөхдөө л нүгэлтэй төрсөн. Тиймээс бүгд аврагдах ёстой гэд байдаг чадлаараа ойлгуулахыг хичээсэн боловч амжилттай болоогүй. Жаахан урам хуурсан. Түүний дараа би сайн мэдээ хэрхэн ярих вэ сургалтанд хэд хэдэн удаа суугаад хамаагүй сайжирсан. Цагаа олсон ч олоогүй ч би сайн мэдээг ярьж болно. Мэдээж хүний аврал нь Бурханаас болохоор үр дүнг нь Бурхан дөргөөд урам хуурахгүй яриад байх хэрэгтэй гэдгийг би сурсан юм. Нүгэлгүй гэд бодвол тэр хүнд Христч гим нүглийн уучлалч хэрэггүй болно. Хууль бидэнд та нүгэлтэй шүү гэдгийг тодорхой хэлдэг бөгөөд тиймээс танд эмч болох Христ, эм болох сайн мэдээ хэрэгтэйг бид мэдэж ухаардаг. Шашны сүнс ба шашинчин гэж юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, хуулийг барьж хүмүүсийг доош нь хийн, гим нүглээр нь хүмүүсийг ангилан, нэгүслийг таниулж өгөхгүй байх нь шашинжих юм.
Жишээ нь хүнийг нэрээр нь дуудахын оронд нөгөө хүнтэй явуулдагч нь явж байна. Энэ бид хоёрын итгэгч гэж юу байх вэ? Яагаад вэ? Нэг их залах уу гэдэл хүний гаргасан үйлдэлээр нь гоочилж ярьж байгаа бол та өөрийгөө шалгана гэсэн үг. Хоёрдугаарт шашинжигч нь хүмүүст хүнд ачаа дарамт өгүүлдэг. Өөрийнхөө хийж чадахгүй ачааг өгүүлнэ. Чи тэгэх ёстой, ингэх ёстой гэдэл. Чи өөрийн залбирал өдөр бүр хийх ёстой. Цуглаанд үйлчлэхгүй бол аврагдаагүй. Өргөлөө сайн өрөхгүй байгаа болохоор ийм асуудалтай байгаа гэх мэт тухайн хүний нөхцөл байдал, амьдрал, ачааллыг ойлгохгүй зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж улам их ачаалал өгөх юм. 3-дугаарт Бурханд хайртай юм шиг дүрсгээд хүмүүст хайргүй байх нь шашинцсан хэлбэр. Бурхны хайрсныг хайрлахгүй. Есүс тийм хүмүүсийг хоёр нүртнүүд гэдэг. 18 жил өвдсөн хүн эдгэрч байхад баярлахын оронд амралтын өдөр эдгэлээ гэд уурлаж байх нь Библиэд гардаг. Лук 13 дугаар бүлгийн 10-аас 14 дугаар ишлэлд Есүс амралтын өдөр нэгэн синагогт зааж байлаа. Үзэх түн сүнснээс болж 18 жилийн турш өвчтөй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бүхтэр болсон учраас юур цэг зогсож чаддаггүй байжээ. Есүс түүнийг хараад дуудаж "Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө" гэд түүн дээр мутраад явхад тэрээр даруй цэг болж Бурхныг алдаршуулж эхлэв. Есүс түүнийг амралтын өдөр эдгээсэнд нь зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж "Ажил төрлөө амжуулах ёстой 6 өдөр байдаг. Тиймээс амралтын өдөр биш, харин өөр өдрүүдэд л ирж идэгээлэг" гэхэд энэ байдал одоо ч ажиглагдсан. Эдгэрэл чөлөөлөлт хийхгүй шүү гэж олон хүн анхааруулж гэлдэг. Хүүгээ алдаад сэтгэлээр маш их унсан. Сэтгэлийн гүн дарамтанд орсон. Мөн гар нь дээшээ өргөгдөхөө байсан настай эгчийг найзууд нь чуулганд аваад иржээ. Олон нийттэйгээ бай гэд. Тэр өдөр хоолны ширээнд надтай хамт сууж таарад залбираа чөлөөлөгдсөн юм л да. Түүний гар нь өргөгддөг болоо зогсохгүй гүн сэтгэл гутарлаасаа чөлөөлөгдсөн. Сүнсээр дүүрээд инээж эхэлсэн юм. Ганц хүүгээ алдснаас хойш инээж баярлаж чадахгүй жил гарсан болсон байв. Харин яг энэ явдлын дараа би тухайн газраас хөөгдөг шахсан. Христ итгэлт хүмүүсийн нэгдсэн чуулган байсан. Уг нь галтгоонд болсон явдал. Хамт байсан хүмүүс нь найзыгаа эдгэрсэнд бөөн баяр. Нөгөө эгчч гэсэн баярлаад намайг татаж үнсэж билээ. Хөөхөн охиныг бурхан надад илгээж гэдэл. Харин үүнийг хараад тэр эмэгтэйн эдгэрэлд баярлахын оронд янжмаа зөвшөөрөл авалгүй чөлөөлөлт хийсэн гэсэн хэрэгт орж асуудал үүссэн юм. Хэрв Есүс тэнд байсан бол юу гэж хэлэх байсан бол? Шүүж байсан хүмүүс нь ичхүрт орохгүй юу? Лук 13 дугаар бүлгийн 15-аас 17 дугаар ишлэлээс та Христийн хариултыг харж болно. Дүрм журмаа теолого бодхоос хүүхдээ алдсан настай эмэгтэйг бодохгүй байсан. Надад дахиж хүн залбирч болохгүй гэж хатуу сануулсан ч Бурхны нэгүсэл хүмүүсийн дээр байж цөөхөн ч гэсэн хүн эдгэр чөлөөлөгдсөн бас нэг хүн аврагдсан билээ. Мэдээж Бурхны нэгүслийн ачаар бид нэг доор цугларч хамтдаа Бурхныг магтаж чадж байна. Итгэгч нарыг шүүж, алж устгадаг, шашин шүтлэгтэй усууд зөндөө. Бид итгэлээсээ болж шоронд ордоггүй газар байгаа нь ямар ивэл вэ? Гэхдээ хавчигдах үедээ Илч Паулын сургаснаар эзэн Есүс Христийг илүү их таньж мэдэн эзний нэгүслийг улам их ойлгодог билээ. Мөн Христ итгэгч нар хавчигддаг. 4-р шашинчсан хүмүүс нэгүслээр аврагддаг гэж ойлгодоггүй. Харин үйлсээр аврагдана гэж ойлгодог. Цааш үргэлжлүүлэн шашин ямар аюултай талаар харцгаая. Эфес 2-р бүлгийн 8-аас 9-р ишлэлд та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бас харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр ч нэрээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй гэсэн байдаг. Бид ихэнхдээ үйлсээрээ аврагдах гэж хичээдэг, эсвэл өөрсдийн хийсэн зүйлээрээ Бурхан таалагдах гэж оролддог. Бурхан танд хайртай. Таныг гисэн түүний хайр өөрчлөгдөж хувирахгүй. Бид нэр Бурханд үйлчлэх ёстой, Бурханыг хайрлах ёстой, ийм тийм үйлдэл хийх ёстой гэж бусдыг болон өөрсдийгөө байнга дарамтлагдаг. Үйлсээр биш, нэгүслэр гэж сайн мэддэг мөртөө гэвч гэдэл үйлчлэхгүй бол дуулуургүй байна. Шийтгэгдэнэ. Өгөхгүй бол санхүү рүүгээ дайруулна шүү. 11 өгөхгүй бол хараагдана.
Ерөөл авна гэж бодвол сайн өрг, үйлчил гэх мэд ингэхгүй бол тийхгүй бол болохгүй гэж айдсаар сүрдүүлгээр удирдуулсаар хүн бусдыг айлгасаар байдаг. Мэдээж өргөх нь зөв, үйлчлэх нь ч зөв. Харин удирдуулж байгаа сүнс нь буруу гэсэн үг. Айдсаар, шунлаар, эсвэл хэд дүрм журмаар удирдуулж байна уу? Хайраар хөдлүүлж байна уу гэдэгт гол ялгаа нь байгаа юм. Бид аврагдах үедээ Христээр дамжуулан өрөөгдсөн. Бид ерөөл гэдгээ мэддэг бол ерөөлийн хойноос хөөцөлдөхгүй. Мөн бусдыг өрөөхтөөж харамгүй байх болно. Таны гэсэн бүх зүйлд Бурхан танаас илүү анхаарал тавьж хайрладаг. Миний хүүхдүүдэд Бурхан надаас илүү хайртай гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн асуухаас ч өмнө танд юу хэрэгтэйг Бурхан мэдэж байгаа болохоор залбирлын хариулт авахгүй бол яагаад болохгүй байгааг эзнээс асуух, чиглэл авах, мөн тэгэлсэн ямар нэг зүйл байгаа эсхийг олох нь чухал юм. Жишээ нь мацаг зүв барил сайн. Гэтэл дэлхий дээр маш олон төрлийн мацаг байдаг. Өргөлж янз бүр байдаг. Удирдуулж байгаа сүнс зорилго нь өөр болохоор хүрэх үр дүн нь ч бас өөр юм. Өргөл өргөхдөө өөрөө алдар нэр авч байна уу? Эсвэл эзэн алдаршиж байна уу? Үйлчлэл нь дарамт биш. Харин эзний хүслээр, түүний сүнсээр, Бурхны хүч чадлаар дуудалгаар хийгддэг. Өөрсдийн хүчээр хийх үед ядарч туйлдан сэтгэл зүйн дарамтанд ордог юм. Буддын шашинд өвдсөн хүнийг чи 100 удаа сунаж мөрг. Өрөнд орсон хүнд надад их хэмжээний мөнгө өгчих би залбирая. Хайртай хүнээ алдчихад байхад нь авралынхын төлөө нохой хоолол, хүүхдүүд хоолол гэх мэт хэлдэг. Нохой хүүхэд хооллохыг буруу гэж хэлээгүй. Гагцгүй та инэрлийг үлдэж байгаа ч өөрийн хүслээр биш, хэн нэгний удирдамжаар хийж байгаад асуудал байгаа юм. Тэд гим нүглийн, үеийн үрээ эдэлж байна. Өөр арга байхгүй гэдэг бол Христэд итгэдэг хүмүүс гимш гэж хатуу чангаар орилдог. Яаж хэлж байгаа нь чухал байгаа юм. Библиэлд үнэхээр гимш гэж хэлдэг. Гимшин гимт үйлдэлээсээ эргэх нь үнэхээр чухал. Харин хизээ, юуг, яаж хэлж байгаа нь Бурхны үгийг гуйвуулж, Библийн үгээр хүнийг зодож, улам зовлон болгож байгаа нь асуудал юм. Харин Есүс тэгдэггүй. Шархалсан зүрхтэй нэгэн, өвдсөн нэгэн над руу ирэхтэн. Би идгээе, чөлөөлье гэж хэлдэг. Гимших талаар өмнөх бүлэгт өгүүлсэн. Үнэн үг хүртэл цагаа олохгүй байхад үн цэнэ алдна. Идгээх биш, гимтээж орхино. Эзэн Бурхны сүнс миний дээр байна. Учир нь эзэн намайг зовгсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг идгэн, олзлогсдод ирэх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд мөн эзний тааламжид жил бидний Бурхны өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан, Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхийг өгч, гашуудлын оронд баяр хөөргийн тос, гасан сүнсний оронд Магдалины хувцас сойрхохын тулд илгээсэн юм. Исая 61-р бүлгийн 1-3 дугаар ишлэл. Харин 5 дугаарт шашин шүүдэг. Шүүх сэнтэд та өөрийгөө тавих үед та өөрийгөө тэр хүнээс илүү дээр байранд тавьж өргөмжилж байгаа учраас шүүж байгаа юм. Манай байгууллага олон хүн зөвлөгөө өгдөг, хамтдаа залбирдаг. Нэг удаа нэгэн эмэгтэй уйлж над руу ууртай ярьсан юм. Хагалгаанд орсны дараа нь итгэгч найзууд нь эргэж иржээ. Уг нь сайн үс хийжээ. Харамсалтай нь санамсаргүй юм уу, санаатай юм уу бүү мэд. Эргэж ирсэн хүний нэгнийх нь чамайг Бурхан шийтгэж байгаа бах. Чи залбиралдаа сайн явахгүй байгаа учраас өвдсөн байх гэсэн үгэнд өнөөх эмэгтэй гомдон нөгөө хүмүүсээ явсны дараа над руу ярьсан нь тэр байж. Тэр эмэгтэй бага насандаа хүчирхийлэлд өртөж, үүний улмаас бие болон сэтгэл санаанд нь шархуултаж, давсгандаа бэртэл авсан байсан бөгөөд бараг 30 жилийн дараа давсагны хагалгаа хийлгэх боломж олдож хагалгаанд орсон юм. Харин энэ бүхнийг залбирлаа тасалсан гэсэн асуудалтай холбон буруу дүгнэлт өгөн нөгөө эмэгтэй гомдоосон төдийгүй Бурхныг хүртэл гүтгэжээ. Бурхан хайртай охиноо хагалгаанд орох хүртэл шийтгэн бэртээсэн гэж эргэлтээр ирсэн тэр эмэгтэй ойлгосон байжээ. Бурхан бидэнд хайртай, үнэхээр хайртай учраас цорын ганц хүүгээ явуулсан. Шийтгэл шүүлтийн цаг хараахан ирээгүй байна. Харин одоо бол авралын, өршөөлийн цаг. Хатуу шийтгэлээс аврах, гим нүглийн төлөөсийг нь хүүгээрээ төлсөн цаг үед бид амьдарч байгаа. Бид шинэ гэрээний үед амьдарч байгаа юм. Хүүд итгэсэн хүн бүр мөхөхгүй,
мөн хамтай байх боломжтой цаг. Хуучин шинэ гэрээний бурхан адилч гэсэн бидэнтэй хийсэн байгуулсан гэрээ нь өөр учраас шинэ гэрээний заалтаар бидэнтэй бурхан харьцна. Мэдээж энэ дэлхийд өвчин зовлон байсаар ч явах болно. Бид улам бүр унаж, гим нүглийн улмаас дортож байгаа ертөнцид амьдардаг. Мэдээж дэлхийн технологи, ангаахын нээлтүүд, эрүүл зөв хооллолт, зөв дасгал хөдөлгөөний ачаар олон дэвшил гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний сэтгэлийн шарах, сүнсний ядуурл өдрөөс өдөрт орцсоор. Бурхны хайр инрэл, нэгүсэл маш ихээр хэрэгтэй үед бид амьдарч байна. Шашны төрөгдөл анхнаасаа л байсан. Иохан номын 8 дугаар бүлгээс уншицгаая. Завхаарч байгаад баригдсан эмэгтэйн талаар. Харин Есүс чидүүн уул өөд явв. Өглөө эрт түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд түүн рүү ирцгээв. Тэр суугаад тэдэнд сургаж байлаа. Гэтэл завхаарч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг хуулийн багш нар ба фарисеучуд авчраад голдоо зогсоолоо. Тэд Есүст "Багшаа, энэ эмэгтэйг завхаарч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. Ийм эмэгтэйчүүд рүү чулуу шидэхтэн" гэж Мойсе хуйлдаа тушаасан. "Харин та юу гэж хэлэх вэ?" гэцгээв. Тэд Есүсийг буруутгах шалтак хайхын тулд түүнийг сорин ийхүү асуужээ. Гэтэл Есүс бүх хийж хуруугаараа газарт бичив. Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэг зогсоод тэдэнд "Та нарын дундаас нүгэлгүй нэглээд энэ эмэгтэй рүү чулуу шидгээд." Тэр дахин бүх хийж газарт очив. Үүнийг сонсоод тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л. Есүс цэг зогсож тэр эмэгтэйд "Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хинч ялалсангүй юу?" гэсэнд тэр "Эзэн минь, хинч ялалсангүй" гэв. Есүс "Би ч чамайг яллахгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлдгэлээ." Иохан 8 дугаар бүлгийн 1-ээс 11-р эшлэл. Энд гарч байгаа фарисей, хуулийн багш нар Есүсийг унгаах гэж энэ бүгдийг хийж байгаа юм. Түүнээс гадна энэ эмэгтэй бас үзүүлэн болж байна. Үйлдэл дээр нь барьж аваад олонний өмнө ичхүүр болгох гэж авчирч байгаа юм. Завхаарч байгаад баригдсан эмэгтэй гэж урд талд нь цоол гуншин өгчээ. Энэ эмэгтэйг яаж шийтгэх талаар ярьж байгаа болохоос энэ хүний нэр төр, яаж гим нүглээс нь эргүүлэн тусалж дэмжих, яаж эдгэн чөлөөлөх талаар фарисеучуд юусоо ч дурдахгүй байгааг анзаараарай. Яагаад ийм байдалд орсон бол гэж асуухчгүй. Яг үнэндээ шашин ийм л зүйл хийдэг. Шашны зүтгэлтэн юу хийдэг вэ гэхээр Бурханд бид маш их хайртай. Бурхны хууль ийм байна. Харин хүн гим нүгэлтэй өвхөл зохистой гэд дараах ишлэлийн эхний хэсгийг яриад дараагийн хэсэгт байгаа мөн хайм болон Бурхны бэлгийн талаар юусоо ч дурддаггүй. Нүглийн хөлс бол үхэл, гимтэй эмчин шийтгэгдэн л гээд байдаг. Нүглийн хөлс бол үхэл, харин Бурхны бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөн хайм юм гэж Ром 6 дугаар бүлгийн 23 дугаар эшлэлд бичжээ. Хүмүүс нэг нэгнээ ялгуурлаж нэр хоч өгдөг. Энэ бол биеэ үнэлэгч байсан. Энэ бол мөнгө иддэг. Энэ бол мөнгөгүй. Энэ бол хуулийн багш. Энэ эхнэрээсээ салсан хүн. Энэ эхнэрээ зодсон хүн. Энэ шоронд орж байсан хүн. Эсвэл энэ хүн хужаа. Энэ хүн харийн хүн гэх мэтээр ялгуурладаг. Бид хүмүүсийг хийсэн гэмээр нь нэр хоч өгөхдөө л шашны зүтгэлтэн болж нэгүслийг ойлгохгүй байгаагаа илэрхийлж буй хэрэглээ. Энэ хүн хэн болчихоо вэ? Хизээ юм байсан юм гэх юм уу? Эсвэл хүний үлдсэн гэмээр нь насан туршид нь буруутгаж өөрчлөгдөх боломж, дахин сэргэх, гэмээсээ эргэх нэгүсэл инэрлийг үзүүлдэггүй. Нэгэлсэндээ өөрсдийнхөө шүүгчийн судал суулгаж, бусдыг гэмтний игнэнд аваачин байнга шүүж, дахин сэргэх боломж олгодоггүй. Шашин эхлээд хууль юу гэж заасан байна гэдгээр шийтгэх гэж оролддог. Ичхүүрт унгаадаг. Тэгээд л гэмш гэдэг ч юм уу, чи ийм юм буруу хийсэн гэд жигсаалт гаргана. Энд гэмш гэдэг нь буруу үг биш. Гэхдээ хизээ, яаж, ямар аястай хэлснийг хэлж байна. Угаасаа гэмшлийн үйл явц зөв гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ эзний хайр инрэл нэгүслэр үүнийг хийх тухай би өмнөх бүлэг тодорхой өгүүлсэн. Харин Есүс юу хийснийг харцгаая. Есүс эмэгтэй чи гэмш,
Завхаарсан чинь буруу гэж хэлээгүй. Тэр эмэгтэйг шууд тосон авч авардаг. Гим нүглээс нь угааж цэвэрлэдэг. Нэг ёсондоо Есүс яг ийм зорилготой ирсэн. Аврагч гэдгээ харуулдаг юм. Тэгтэл хуулийн багш нар Библийн ишлэлийг барин Мосегийн хуульд ингэсэн харин та юу гэх вэ гэж унгаах зорилготойгоор мэдгэлцдэг. Тэгэхээр нь Есүс юуны өмнө тэр хүмүүсийг шүүгчийн байр суурь эрх мэдлээс нь буулгаж байгааг харж болно. Та нар биеэ шүүж чадахгүй гэдгийг харуулж байгаа юм. Иохан 8 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлд та нарын дундаас нүгэлгүй нэглээд энэ эмэгтэй рүү чулуу шид гэд бид ихэнхдээ нөгөө хүнээсээ өөрсдийгөө илүү болгож бодох үед бусдыг муулж, шүүж, өөрсдийн толгойд ирэх бухлыг харахгүйж, бусдын толгойд ирэх өвсийг хардаг. Тийхүү өөрийн мэдэлгүй өөрсдийгөө шүүгчийн байр суурьнд аваачдаг. Гим нүгэлгүй хүн л шүүх хэрэгтэй. Тэгвэл зөвхөн Есүс л шүүх хэрэгтэй болох нь. Есүсийн мэрэгэн ухааны ачаар эдгээр хүмүүсийн мэтгэлцэн дуусаж таран явдаг. Шүүгчийн судлаас буухад бид бүгд гим нүгэлтэй бөгөөд Бурханаас өөр хинч хэнийг ч шүүж чадахгүй гэдгийг Есүс зааж байна. Үүний дараа Есүс эмэгтэйд сайн мэдээ ярьж байгаа юм. Би ч чамааг яллахгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үлд гэлээ. Иохан 8 дугаар бүлгийн 11 дугаар ишлэл. Энд би чамааг яллахгүй гэдэг үг бол сайн мэдээний гол үг. Бурхан биднийг шийтгэх гэж байгаа гэх буюу эсвэл Бурханы шийтгэлээр айлхан Бурхан бидэнд уурлаж байгаа талаар олон хүн заадаг. Сайн мэдээний гол нь яах аргагүй нэгүслийн үнгүй бэлэг бөгөөд Бурхан шийдэхийн тулд биш, аврахын тулд цорын ганц хүүгээ явуулсан гэдгийг бид ойлгох явдал юм. Тэрээр нэгүсэж аварсныхаа дараа зааж сургадаг. Тэгээд өнөөх эмэгтэйг тэр хүмүүсээс өмгөөлсний дараа сая харин нүгэл бүүгүүлдэрэ гэж хэлдэг үлээ. Эхлээд авраад, хайрлаад, шийтгэхгүй гэж хэлээд тэгээд харин заасан байгааг сайн хараарай. Нэгүсэл нь гим нүгэлтэй эвлэрдэг гэж буруу ойлгоцай. Гим бүүхий гэдгийг хэлсэн байна шүү. Махбодоор дамжин мөхөс бассан хуулийн хийж чадаагүй юмыг Бурхан хийжээ. Нүглийг шийдэхийн тулд өөрийн хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн махбод дотор нүглийг ялалжээ. Ром 8 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл. Бурхан энэ бүхнийг яагаад хийсэн бэ гэвэл бид махан биеэр мөхөс үлээ. Тиймээс бие биеэсээ дээр болох гэж оролдох үед шашин ажилтдаг байх нь. Өөрсдийгөө бусадтай харьцуулан гим нүгэл хийсэн үйлсээрээ уралдах нь аль аль нь буруу. Лук номын 6 дугаар бүлгээс харцгаая. Бусдыг бүү шүү. Тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялал. Тэгвэл яллагдахгүй. Сахилгажуулалт шүүлт хоёр ялгаатай. Энгийн жишээ. Хүүхэд чинь даалгавраа хийгээгүй байна. Аав нь миний хүү даалгавраа хийж чадаагүй мүү? Би яаж туслах вэ? Яагаад ойлгохгүй байна хэмээн асууж өөрөөр нь даалгаврыг нь хийлгээд урам өгөх юм. Эсвэл ээж нь орж ирээд чи ерөөсөө даалгавраа хийдэггүй тэнэг. Аавтайгаа адилхан тэнэг байхгүй юу? Чамаас болж байгаа юм. Хүүхэд өмөрсөөр агаад ийм залхуу тэнэг амтан болгочихлоо. Чи ерөөсөө амжилт олохгүй. Сайн явахгүй. Чамааг ямар хүн тод суух юм? Сургууль соёлгүй юм болох гэж байгаа юм. Гэх зэргээр аавыг нь ч өөрийг нь ч доош хийн хүүхдийн ирээдүг хараан шүүх нь цахилгажуулалт биш шүүлт юм. Тэгэхээр хайраар дүүрээгүй нэгүслийг мэдэхгүй хүмүүс бусдыг их шүүдэг. Нэгүсэл нь ойлгохоос эхэлдэг. Нүдэндээ дүнзтэй хүн хүмүүсийг харж ойлгож чаддаггүй. Нүднээс үртэс дүнз авах тухай та бүхэнд яриа. Тэгэхээр өөрийнхөө нүдэн дэх дүнзийг ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ гэж байгаа. Энэ дээр шүүлт дүнз хоёр бол өөр зүйлсэлтэй. Ягд гэвэл Бурхан бусдыг битгий шүү. Шүүлт надад байдаг гэж хэлсэн байгаа. Харин дүнз авах нь шүүмжлэн гэсэн үг биш. Асуудал байна. Тэрийг нь авъя гэсэн үг л дээ. Энэ дээр их сонин ишлэл байдаг. Нүдэндээ байх дүнзийг мдээгүй атлаа ах дүү дээ. Ах минь би нүдэнд чинь байгаа үрцгийг аваатахыг гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авчихъя гэсэн байдаг. Тэгэхээр хүн нүдэндээ байгаа дүнзийг мдээгүй байна гэдэг чинь махан биеийн зүйл яриагүй байгаа нь харагдаж байгаа биз? Дүнз нүдэнд багтана гэж байхгүй. Өргөс ороход л хөөе энэ өргөсийг аваад өг гэдэл орилдог шүү дээ. Гэтэл сэтгэл санаа болон сүнсэн дотор нь маш их асуудал байгааг олон хүн юр мэддэггүй. Дүнз шиг том асуудал байхад хардаггүй гэсэн үг.
үнэхээр харсан, мэдсэн бол тоохгүй яваад байхгүй. Яагаад өөрийн нүдэнд байгаа дүнсээ мэдэхгүй байна вэ? Аад нь ялгах чадваргүй болохороо мэддэггүй. Харин Б нь сүнсний хувьд хардаггүй болохоор мэддэггүй. Энэ эсхийг жаахан дэлгэрүүлж тайлбарлая. Сүнсээр сохор байх. Матай 15 дугаар бүлгийн 14 дугаар эшлэлд тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортой газарчил бол хоёул нүхэнд унах болно гэжээ. Дээрх ишлэлийг Есүс фарисеучудад хандаж хэлсэн байдаг. Сохрыг ялгахад маш амархан. Аад нь итгэгч хүний шүүгээд л ихэлвэл тэр хүний нүдэн нээгдээгүй байна гэсэн үг. Буруу асуудлыг нь хараад тухайн хүнд өөрт нь хэлэх, асуух, сануулах, засах, сайжруулахын төлөө явж байгаа бол мэдээж энэ нь өөр. Хүмүүс интернет дэх олон нийтийн сүлжээгээр хүний бурууг бичдгийн зорилго нь нэр төрийг нь гутаах гэж байгаа болохоос сайжруулахын төлөө лав биш. Б нь итгэгч мөртлөө эдгэрэл чөлөөлөлтийг ч Есүсийн хийдэг ажлыг ч хараад мэдэхгүй хүмүүс байдаг. Яагад гэвэл фарисеучуд Есүсийг чи ямар эрх мэдлээр үүнийг үйлдэнэ вэ? Амралтын өдөр чи яагаад ийм юм хийсэн бэ гэдэл дандаа шүүдэг байсан. Тэд Есүсийг таниагүйгээс түүнийг харчиж чадахгүй байсан. В нь мухар сүсгээс болоод үннийг ойлгодгүй хүмүүс. Түүнээсээ болж буруу тайлбар хийх юм. Энэ хэсэгт үннийг мэдэхгүйгээс буруу тайлбар нэмж үүгээрээ бусдыг төөрөгдүүлэх гэж оролддог. Жишээ нь Есүсийг сэтгцийн асуудалтай мөн Беэлзебулийн сүнстэй гэх мэт яриаг гаргаж тайлбарлаж байсан. Марк 3 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлд тэр ухаан мэдрэлээ алджээ гэж хүмүүс ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчирхаар явав. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар тэр Беэлзебултэй чөдгөрүүдийн захирагчаар нь чөдгөрүүдийг хөөдөг юм байна гэцгээж байлаа. Энэ хэсэгт 30 буддист байсан хүмүүс их өртдөг. Нэг залууг залбираад эдгэрсэн ч түнд чөлөөлөлт их хэрэгтэй байсан. Харамсалтай нь ихтер нэг хүнээс янжмаатай уулзвал санхүүгийн амралд ордог гэж сонсоод холбоогоо тасалсан харамсалтай явдал болсон юм. Гэхдээ Бурхны нэгүсэл байгаа учраас тэрээр надтай дахин уулзаж чөлөөлөлт хийлгээд яагаад явснаа хэлсэн юм. Нөгөө хүний үгэнд нь итгээд танаас зугтааж байгаад аргагүй ирэхэнд тань дээр ирлээ гэд үннээсээ айсан байсан эмэгтэйтэй уулзаж чөлөөлөлт хийн залбирч байсан. Энэ мэтчлэн худлааг үтгэлэг одоо ч гэсэн байсаар. Харин гээд нь шашны гүн төрөгдөлд орсон юу хийж байгаагаа өөрөө ч мэдэхгүй хүмүүс. Энэ хэсэгт Илч Паул Саул байхдаа итгэгч нарыг алж байсан хатуу ширүүн байсан зэргийг харж болно. Хүмүүсийн нүдэн дэх үрцгийг харах амархан. Гэхдээ өөрийнхөө нүдэнд байгаа дүнсээ авч хайчхаад дараа нь ах дүүгийнхээ нүдэнд байгаа үрцгийг авч хай гэсэн байгаа. Ялангуяа эдгэрэл цэвэрлэгээ хийх гэж байгаа бол өөрийнхөө асуудлыг эхлээд шийдвэрлсэн байх хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө уучлж, ах дүүгээ уучлсан, чөлөөлөлт өөр дээрээ хийлгсэн байвал сайн юм. Би гэрээ цэвэрлэж байгаатай адил өөрийгөө бас цэвэрлэж байх хэрэгтэй. Зүрхээ шалгаж явах ёстой гэж боддог. Хүний нүдний үрцгийг өөрөө дүнстэй байж авч болохч Библиэлд эхлээд өөрөөсөө ихэл гэж тодорхойлжээ. Тийхгүй бол нөгөө талд нь муу сүнс шоолдог байгаа. Бузар сүнс нөгөө хүнийг хараад хаха би чиний дотор байхад чи намайг яаж хөөж чадах вэ гэж доромжилж байсан тохиолдлыг би мэднэ. Тэгсэн ч гэсэн бид Есүс Христийн нэрээр хөөдөг учраас тэр нь санаа зовлтгүйгээр бузар чөтгөрийг хөөж болно. Гэхдээ өөрөө бас боломжоор сүнслэг цэвэрлэгээгээ сайн хийх хэрэгтэй. Сэтгэл санаагаа ч гэсэн тогтвортой байлгаж сурах хэрэгтэй. Харамсалтай нь бид өөрсдөө мэдсэн мэдээгүй хүү багуул гэхээс ямар нэг шүтээний нөлөөнд байх боломжтой юм. Миний та бүхэн зааж байгаа энэ эдгэрэлт цэвэрлэгээ бол үртэс авахын тухай л ярьж байгаа юм шүү дээ. Авахаас наш алга болдоггүй нь өргөсний муутал. Тийм учраас өргөсийг түүж аавна. Заримдаа их хугацаа ордог. Хүмүүс багаас нь шантрах юм уу гайхамшигыг хурдан болгох гээд эдгэрэлтэй адилхан боддог. Эдгэрэл бол хурдан болдог. Гэтэл яа харахгүй өргөс авах явдал маш чухал. Тухайн теолог, итгэл үнэмшилтэй олон жил байсан хүмүүс энэ бүхнээс чөлөөлөгдөхөд тодорхой цаг хугацаа шаардагдана. Энэ бүгдийг хайрын үндсэнээр хийх нь маш чухал шүү. Өргөс нь авагдсан буюу эдгэрсэн хүнийг үр жимсээр нь ялгадаг. Бэлэг авьяасаар нь ялгахад хэцүү байдаг юм. Яагад гэвэл бурхан өгсөн бэлгээ авдаггүй. Хичнээн бэлэг авьяастай мөртөө хайраар үйлчилдэггүй, амар амгалан байхгүй,
Инэрл нэгүсэл байхгүй, төвчээр байхгүй, өөрийгөө удирдах чадахгүй хүмүүс зөндөө байдаг л да. Тухайн хүнийг үнэхээр үр жимсээр нь ялгадаг шүү гэж та бүхэндээ дахин хэлмээр байна. Та бүхэн бас өөрийнхөө үр жимсийг хараарай. Хэрэв үр жимс бага байвал яагаад үр жимс урахгүй байна вэ? Энэ үр жимс урахад юу садавалж байгааг мэдэх нь бас чухал. Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас ярьдаг. Та бүхэн амнаас гарч байгаа үгээ сайн анхаараарай. Хэрвээ амнаас гарч байгаа үгс чинь сайн сайхан биш бол зүрх чинь булангартай, зүрх чинь хорсолтой байна гэсэн үг. Тэр бүхэн хаанаас үсэлтэйг олоод булангууртуулж байгаа, булгийн ихэнд байгаа зүйлсийг түүж аваад хаях нь чухал шүү. Энэ бүхний хамгийн том зорилго нь Бурхны хаанчлалд сайн бэлтгэгдсэн цэрэг болохын тулд Христийг таньж мэдэн нэгүслэр үйлчлэх хэрэгтэй. Шашны зүтгэлтэн болвол та Христийг шүүхээс л түүний юу хийж байгааг харж чадахгүй. Нүдэн дэх дүнзээ авч хаян Есүс юу хийж байгааг харан ах дүүгээ хайрлаарай. Таныг дуудлага биелүүлэхэд тань хэрэгтэй байх учраас үүнийг би хэлж байгаа юм. 6 дугаарт. Шашин дотор үг, үйлс хоёр нь зөрдөг. Шашин дотор удаан амьдарсан хүмүүс Бурхны нэгүслийг ойлгохгүй, харахгүй байх тохиолдол их байдаг. Мөн Бурхан юу хийж байгааг харахгүй, бас үгээрээ ярьж байгаач үйлддэггүй. Мөн Библиэлд нэмж өөрийнхөө дүрм журмыг тогтоож байдаг. Нэг жишээ хэлье. Манай баг хүү Христэд итгээд ээжээ би баптизм хийлгэе гэв. Тэгэд би баярлаад өөрийн хүнэлж авдаг пастор руугаа ярьсан юм. Пастраа би хүүхэдтэй баптизм хийлгэе гэсэн чинь хүүхэд чинь хэдэн настай вэ гэд. За нас нь болох юм байна. Хүүхдээ Библийн хичээлд сургасан уу? Баптизмын өмнөх хичээл сурга. 3 сарын хичээл байгаа таслахгүй сурган шүү. Тэгээд шалгалт аавна. Тэнцгийн бол баптизм хийн гэж хэлсэн. Тэр үед би гайхсан. Библиэд дөнгөж итгэлийг хүлээн авангуудаа гимшлийн усан баптизм, ариун сүнсний баптизмыг хийлгэж байсан байдаг. Харин 3 сар сургуульд сураад шалгалтанд тэнцгийн бол баптизм хийлгэхгүй тухай Библиэлд огт гардаггүй. Бид хизээ ийм шин зүйлийг бодож олсон юм бүү мэд. Би хүүхдүүдэд хүчлээгүй. Тэд Бурханд итгээд баптизм хийлгэе гэж өөрсдөө л хүссэн. Тэгэд хүүмэн тэр зундаа хүүхдийн кемп дээр усан баптизм хийлгэсэн. Би тэр пастраа шүүхгээгүй. Надад ч бас л асуудал байгаа зү. Хаанч баптизм хийлгэсэн болох байтал заавал мундаг пастор дээр очно гэж бодож байдаг. Библиэлд дээр юм нэмэх нь сайн зүйл биш юм. Бид Бурханаас илүү бодно гэж би л бодохгүй байна. Зарим дүрм журам арга нь Бурханаас биш байдаг. Библиэлд дээр байгаа үгээс таны үйлдэл зүрх, мөн ярьж байгаа зүйлээ өөрөө хэрэгжүүлдэггүй байх зэрэг нь энэ хэсэгт хамаарна. Эзэн дотор, нэгүсэл дотор алхаарэ гэж хэлмээр байна. Тэгвэл та бусдыг болон өөрийгөө нэгүүлсэн шүүхгүй бөгөөд үг үйлс хоёр чинь адил байх болно. Эзний оршихуй ба шашин. Олон итгэгч эзний оршихуйг хайдаггүй, тоодаггүй. Эзний оршихуйд та нэгүслийг мэдэрч болно. Хуйлчилсан, шашинтсан байдал нь хүмүүсийг хит хуурай болгодог. Мөн аливаа зүйлийг ойлгоход хэтэрхий хэцүү болгож хуургадаг юм. Бурхны тухай ойлголтыг хүндрүүлдэг. Өндөр шаардлагыг итгэгчдэд тавьдаг. Үүнээс болж итгэгчид өөртөө итгэлгүй, өөрсдийгөө голдог, юу ч хийж чадахгүй тахир дутуу болсон байдаг. Оюун бодлороо өөрсдийгөө удирдах гэж оролддог. Зарим хүн би ямар ч боловсралгүй, би уншиж чадахгүй, би сэтгэл готролтой гэх зэргээр өөрсдийгөө голдог л доо. Есүс хизээж хэнийг ч голж байгаагүй. Та сүнсээр сангаж байна уу? Та Бурхны хүслийг мэдэх нь эзний оршихуйд орохоос буюу түүнд ойртохоос эхэлдэг. Та үнэхээр оюун ухаанаараа биш, оюун бодлоосоо гарсан зүйлээр биш, сэтгэл зүрхээрээ эзэнтэй холбогдох ёстой. Бидний оюун ухаан эзний оршихуйд ордоггүй. Энэ нь бодож олсон зүйл биш. Миний нэг итгэгч биш найз бясалгал хийгээд чимээгүй орчинд 1 минут бодлоо удирдах юу ч бодохгүй байд сурсан гэв. Гэтэл яг эзний оршихуйд ороход толгойд ямар ч үйл манангүй болдог бөгөөд оюун бодол шууд цэгцэрдэг. Би түүнд сайн мэдээ яриад чи амьсгаагаа аваад Есүс гэд хэлээд үзтээ гэсэн. Тэрээр эзний оршихуйд ороод гайхсан. Энд хүрэх гэж би хэдэн өдөр бөөн цагаан хоол идэж зөв сууж бөөн юм болсон. Ийм амархан байсан юм уу? Толгойд ямар ч хуугаангүй сайхан болчихлоо. Ямар амар амгалан юм бэ? Ямар ч бодлого болчихлоо гэж байсан. Сүнсээр дүүрэх үед бид бодолгүй болж байгаа биш. Харин бидний сүнс хүний оюун ухаан бодлоос дээш гарч байгаа болохоор
тархины шугааныг мэдрэхгүй болж байгаа юм. 2-р Коринт 10-р бүлгийн 5-р ишлэлд Бурхны мэдлэгийн эсрэг босогч аливаа бардамлыг устгаж бодол бүрийг Христэд дуулууртай болгохоор олзолдог гэжээ. Сүнсээр биш бол бодлоо хянаж сурч бодол бүрийг олзолно гэдэг боломжгүй зүйл болж хувирна. Дээрх ишлэлийг хэрэгжүүлэх нь сүнсээр л боломжтой. Найз маань бас л итгэвч болж чадаагүй ч ядаж эзний оршихуй ямар байдгийг мэдэрсэн. Түүний ажил дээр байсан болохоор жаахан тохиромжгүй орчин байсан л да. Гэхдээ цагаа олсон ч олоогүй ч бид сайн мэдээг ярьж болно. Биднийг сэргүнч бай, унтсан ч бай. Өөртөөгөө хамт амьд байлгахын тулд тэр бидний төлөө өгсөн юм. 1-р Тесалоник 5-р бүлгийн 10-р ишлэл. Түүний оршихуйд орж сурахыг ядчил мэдэх хэрэгтэй. Бурхны оршихуйд орох нь амьсгал авахтай л адилхан амархан зүйл. Бурхан хаа сайгүй байдаг. Тэгэхээр Бурхан байгаа газар бүр түүний оршихуй байж л таараа. Харамсалтай нь бид хэтэрхий гүн гүнзгий хинч ойлгохооргүй хүнд хэцүү ухагтхуун болгож хувиргадаг юм. Нэг үслийг марцнаас болж хэд хуйлчлан хүмүүсийг төөргөдүүлдэг ба төөрсөн зам дээр нь өөрсдөө хүртэл төөрсөн байдаг. Зарим хүн хэдэн цаг магтан дуу тавьж байж эзний оршихуйд ордог. Нэг эмэгтэй хамт залбираад шууд л эзний оршихуйд орсныхаа дараа би магтан дуугаар л зөвхөн ингэдэг гэж бодсон гэж үлээ. Магтан дуу бол хүчтэй сайхан зүйл. Гэхдээ бид Бурхан энгийн зүйлст ер нь хаа сайгүй байдгийг ухаарах хэрэгтэй. Би нэм гарагт магтан дуугаар эзний оршихуйд орох үнэхээр дуртай. Гэхдээ 7 хоногийн бусад өдөр яах болж байна? Хоол хийхэд ч гадаалхахад ч эзний оршихуйд тантай хамт байдаг. Эзний оршихуй газар бүрт байдаг. Та энгийн залбирч эзний оршихуйд амьсгал авахтай адил орж сурах нь тийм ч хэцүү биш. Сүнслэг гэмийг энгийн оюун ухаанаар ойлгох боломжгүй тул эзний оршихуйг бас эрэлхийлж түүн дотор орж сураарай. Шашин эзний оршихуйг ойлгодгүй. Ойлгохгүй зүйлээ үгүйсгдэг. Эзний оршихуйд эдгэрэл чөлөөлөл болж иш үзүүлэлэг хийгддэг. Эзний оршихуй бол юугаарч солихгүй нандин зүйл. Учир нь эзэн өөрөө байгаа учраас оршихуй нь байгаа юм. Шашнаас салж холдохын тулд эзнийг өөрийг нь сайн мэдэх хэрэгтэй. Түүний оршихуйг л хайгаарай. Та оршихуйд нь орох бүртээ шашны хүлээснээс чөлөөлөгдөнө. Залбирал. Эзэн бурхан минь ээ, таны өмнө би ирж байна. Би шүүгчийн байр сууриас өөрийгөө авч байна. Есүсээ, та өөрийн байрандаа очоорой. Тантай суудал булаацалдсан бол гэмшиж байна. Харин таны нэгүсэл хайраар дүрэн хүмүүсийг шүүдэг биш, таны нүдээр хардаг байхад туслаарай. Ямар нэгэн шашны хүлэгдсэн ойлголт байгаа бол надад илчилж өгөөч. Христ та бол цорын ганц үнэн. Би үннийг мэдхэд үнэн намайг чөлөөлдөг. Миний дутуу буруу ойлгосон ойлголтуудыг үнэн зөвөөр солиход туслаач. Аливаа шашны буулгыг би өөрөөсөө авч хайж байна. Таны буулга амар хөнгөн гэсэн. Христийн буулган дор орж байна. Намайг бүрэн чөлөөлж өгөөрэй. Есүсээ танд баярлалаа. Амен. Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрахын номын 11-р бүлгийг та хүлээн авч сонслоо.